За энэ удаагийн видеогоор хэдүүлээ биосавар Лапласын хуулийг үзнэ. За тэгэхээр энэ хууль маань бол ямар учиртай юм бэ гэхээр ямар нэгэн дамжуулагчаар гүйдэл гүйжих юм бол за тэр гүйдлийн элементээс R зайдах үүсэх соронзоор нэмдүүц ямар байх вэ гэдгийг олдог хууль байгаа. За тэгэхээр энэ IDL гэдэг бол гүйдлийн элемент гэж үздэг. За тэгэхээр энэ гүйдлийн элементээс ямар нэгэн R зайд байгаа DB соронзоор нэмдүүц маань бол энэ хуулиар тодорхойлогдох нэ. За тэгэхээр энэ мөн ойлууд гэдэг нь бол сонзон нэвтрүүлэх чадвар буюу энэ вакуумд бол юу гэдэг вэ гэхээр 4 пи хүч нь 10⁻7 Тесла метр хуваах нь ампер гэдэг. За тэгэхээр энэ дээр бол вектор үржүүлэлт тодорхойлогдож байна. За тэгэх юм бол бид энд IDL-ийн дагуу эрхээ хуруу R векторынхаа дагуу авах юм бол за энэ цэг дээрх сонзон орны энэ дүүц маань бол цаашаа чиглэлд гарчиж байгаа. За энэ бол юу юм бэ гэхээр цааш чиглэлд гарч байна. За магадгүй та хэд маань энийг үргэлжлүүлээд хязгааргүй урт зүгээр ямар нэгэн гүйдэл байна гэж үзэх юм бол баруун гарын дүрмээр тодорхойлогдсон мөн адил тойрсон чиглэлтэй сонзон орны дүүцэн дээр цаашаа чиглэлд гарч байна. За тэрүүгээр ч яах нь бас тодорхойлж болно гэсэн үг. За эндээс бол вектор үржүүр байна. Вектор үржирийг задлах юм бол DB-гийн модуль маань бол юу болох юм бэ гэхээр μ0 I DL R үржин синус альфа. За тэгээ хуваах нь 4p R куб болно гэсэн. За энэ куб энэтэй оролцвол энэ квадрат. За тэгэх юм бол DB-гийн модуль маань сонзон орны индукцийн модуль маань I DL синус альфа хуваах нь 4p R квадрат гэсэн. За энийг ерөнхийдөө бид нар цааш хашээлээ. За тэгэхээр бол одоо хязгааргүй урт нэгэн шулуун дамжуулагч авъя. За ингээ хязгааргүй урт. За эндээс бол ямар нэгэн IDL гэсэн урттай гүйдэл элемент авах юм бол эндээс ямар нэгэн R гэсэн зайдахыг төлөө B-г судлаа. За энэ бол цааш чиглэлд гарч ирнэ. DB маань. За тэгвэл эндээс бол бид нар синус альфа гэдэг үнцэг бол DL болон R2 хооронд үнцэг энэ альфа байна. За тэгэхээр бол эндээс бид нар бол энэ бүх одоо дамжуулагчийг үүсгэх энэ цэг дээр үүсгэх соронзоор нь бол цааш чиглэлтэй буюу эндээс бол бид нар интеграл авна гэсэн үг. За ингээ интеграл авахдаа бол энэ үнцэг бол хязгааргүй холоос явах юм бол энэ бол маш бага байх буюу ямда минимум үнцэг нь бол тэгрүүд өгнө. За хязгааргүй хол болчих юм бол IDL маань бол дээшээ гарч ирээд за энд бол R гарч ирнэ. Энэ хоёрын хоорондох үнцгийг гарч ирнэ. Тэгэхээр бол ямда макс бол юу руу тэмүүлэх вэ гэхээр P руу тэмүүлнэ гэсэн үг. Тэгэхээр 0-ос P-гээс бид нар интеграл авна гэсэн үг. За тэгэхээр өөр юу гарч ирэх вэ гэхээр бидний хувьд бол DL гэдэг урт ногдох одоо энэ үнцгийг орох юм бол энэ хэсэг үнцэг бол за нэг ингээд томруулж ийдүүлээ. Тэгээд томруулах юм бол энэ үнцэг бол D альфа гэдэг үнцэг авъя. За тэгэх юм бол энд бол нэг юм тийш үнцэд гурвалжин гарч ирнэ. За энэ гурвалжин ингээ аваад хэвдүүлээ бас томруулаад зурх юм бол энэ маань юу болох вэ гэхээр ингээ тийш үнцэд. За энэ талд нь бол R-ыг үрчин D альфа тал. За энэ үнцэг бол альфа, энэ тал бол DL болно гэсэн үг. За тэгэхээр энд бол үнцгийн эсрэг уршиг катыг гипноз зарцуулах юм бол RD альфаг DL тарцуулах юм бол бид нар синус альфа гэж байна. За ингээд синус альфа гарчлаа. За тэгвэл эндээс бол бид нар μ0 I DL за синус альфагийн оронд орлуулах юм бол RD альфа хуваах нь 4p R квадрат үржих нь DL байна гэсэн. За ингээд DL дээлтэй яах вэ гэхээр хураагч нь энд R
Энтэй гаргачна гэсэн үг. За эндээс ингээд интеграл авах байгаа. За энд бол одоо бидэрт юу болж байна вэ гэхээр mu нь бол I 4p r d альфа гарч ирж байна. За эндээс бол r гэдэг бол энэ зайгаа. Энэ зайгаа. За тэгэхээр энэ дамжуулагчаас хамгийн ойр орших зай буюу бидэрт db хүртэлх ийм цэг болно. Дурын одоо хязгааргүй урт дамжуулагч учраас бол энэ дамжуулагчаас хамгийн ойр орших зай буюу энэ b гэдэг ойлголт бол дурын цэг дээр олдно гэсэн үг. За энэ b гэж үзэх юм бол бидний хувьд бол нэг юм том тэшүүнцэд гурвалж гарч ирж байна. Үндсийн эсрэг орших кат нь b болно. b-г r-т харьцуулах юм бол энд синус альфа болно гэсэн үг. Тэгэхээр бид нар r-ыг олох юм бол юу болох вэ гэхээр b куб нь синус альфа. За энийг хавчаад хэдүүлээ ийшээ орлуулах юм бол интеграл mu 0 I d альфа r-ийн хооронд орлуулчих юм бол энд хувааж байгаа энэ синус альфа нь хүртүрд гараад ирнэ. Тэгэхээр синус альфа d альфа тэгээд хуваах нь 4p b болно гэсэн үг. За энэ 0-оос p. За ингээд бодох юм бол бид нар юу болох вэ гэхээр b маань интеграл авбал синус альфагийн интеграл бол асар косинус альфа. За тэгээд бол mu 0 I 4p b маань бол тогтмол mu 0 I баахан 4p b бол тогтмол. За үрчих нь юм болж байгаа. Тэгээд хэлэн p 0-ыг орлуулна. Дээд хэлээ орлууллаа. Тань доод хэлээ орлууллаа. Эндээс ингээд бодох юм бол mu 0 I хуваах нь 2p b. За косинус энд хасах тэмдэг байгаа. Хасах нэг болно. 0-ыг орлуулах юм бол тэг бол юу нэмэх нэг болно. Тэгээд ийм болохгүй юу? Энд 4 тав. За ингээд энд бол хасах 2 гарч ирээд хасгаас та ороод энэ дээр бол b тэнцүү mu 0 I хуваах нь 2p b гарч ирнэ гэсэн үг. За энэ бол юу юм бэ гэхээр хязгааргүй юм урт утас байлаа. Энэгээр ямар нэгэн I гэсэн гүйдэлгүй гэх юм бол түүнээс ямар нэгэн b зайн дах соронзоорны дүгц маань юу болох вэ гэхээр mu 0 I хуваах нь 2p b гарч ирнэ гэсэн үг. За нөгөө талдаа буюу зүүн талдаа гэх юм бол энд бол наашаа чиглэлтэй соронзоорны дүгц гарч ирнэ. Яа болох вэ гэхээр бид нар ингээд тодорхойлж болно гэсэн үг. Эрхийн ураг үүдэл тэгэхээр тойрж байгаа юм соронзоорны дүгц үсэн. Тэгэхээр яг зүүн талдаа байх юм бол наашаа чиглэлтэй, баруун талдаа байх юм бол яг цаашаа чиглэлтэй гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ хэрвээ бид нар b стрик гэж авах юм бол энэ дээр b тэнцүү mu 0 I хуваах нь 2p b стрик байна гэдгээр яг гаргаж иж болно гэсэн үг. За тэгэхээр энэ бол хязгааргүй урт дамжуулагчийн үүсэх соронзоорны дүгц. За одоо хэдүүл ямар нэг юм юу авъя? Энэ номерч байгаа дамжуулагч авъя. За үүгээр ямар нэг I гэсэн гүйдэл гүйж байгаа. За энд ямар нэгэн төдөө гэсэн өнцөг үүсгэж байгаа гэж үү. За тэгэхээр энэ гүйдэл элемент IDL энд авах юм бол энэ дамжуулагч дээрх соронзоорны дүгц бол тэг болно. За тэгэхээр зөвхөн энэ номерч байгаа хэсэг дээрх соронзоорны дүгцийг энэ цэг дээр тооцно гэсэн үг. За тэгэхээр энэ үнийг хэдүүлээ олцгоё. Энэ цэг дээрх бэг бол. За тэгэх юм бол гүйдлэх элементийг сонгоно. За гүйдлийн элемент бол энэ дамжуулагч дээр бол ингэж гарч ирнэ. I DL. За R radius vector маань бол ингэж гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрын хоорондох үнцэг бол үргэлж перпендикуляр байгаа. Аль ч хэсэг дээр утсан шөргөж радиал чиглэл хоёр маань бол юу гарч ирэх вэ гэхээр перпендикуляр гарч ирнэ. Тэгэхээр эндээс бол бид нар Биас Лапласын хуулиар бодох юм бол dB тэнцүү mu 0 I dl r үчин синус энэ хоёрын хоорондох үнцэг маань 90 градус болно гэсэн үг. Тэгээ хуваах нь 4p r куб. За синус 90 бол энд 1 болчихно. За энд орооч квадрат болчихно. За ингээ харах юм бол дээрэс нь бидний хувьд бол юу болж байна вэ гэхээр энэ r бол гүйдлийн элемент энэ r хоёр бол өөрчлөгдөхгүй. Энэ бол тогтмол болж байгаа. Энэ r гэдэг нь бол r
констант тойргийн радиус болчихж байгаа. B тэнцүү μ0 I dl за тэгээ хуваах нь 4p r квадрат болчихсон. За dl гэдэг нь бол энэ уртын хэмжээ бөгөөд энэ төөдтэй радиан юм чинь бид нар төөдтэйг r-аар үржүүлнэ гэсэн үг. За энэ бол юу юм бэ гэхээр dl-ийн буюу интегралийн маань дэд хэл болж байгаа гэсэн үг. За нөгөө талаас бол 0-оос хадгална. Тэгээд төвдөө үрч нь r болно гэсэн үг. За эндээс бол юу болчих вэ гэхээр μ0 I за тэгээд 4p r квадрат үрч нь l буюу хилээ орлуулна 0-оос төвдөө үрч нь r. Төвдөө үрч нь r-ыг орлуул 0-ыг орлуул асах юм бол тэг. Тэгэхээр энэ интеграл авчаар энд бол b болчихно гэсэн үг. Энэ бол b. За тэгэхээр b тэнцүү μ0 I төвдөө үрч нь r баах нь 4p r квадрат. За энэ энтэйг яах вэ? Хураач. Тэгэхээр дурын төөдөө гэсэн өнцгөр нөмөрж орж ирэх юм бол b маань μ0 I баах нь 4p r үрчэн төөдөө. За энэ хэрвээ ингээ бүтэн тойрог болчих юм бол төөдөө гэдэг өнцөг нь бол 2p ардиан болно. Тэгэхээр энэ төөдөө гэдэг өнцөг бол юугаар тодорхойлож юу гэхээр ардианаар тодорхойлож байгаа өнцөг. За тэгвэл бүтэн тойрог буюу хүрээ болчих юм бол μ0 I баах нь 4p r үрчх нь 2p буюу энэ 2p-ийг хураачих юм бол бидний нөгөө мэддэг томьёо гараад ирчих. Энд хуваах нь 2r буюу энэ бол бүтэн тойргийн төвдөө үүсгэх сонзоо орны индукс болчих. За ямар нэгэн I гэсэн гүйдэл гүйж явах юм бол түүгээр нь энэ дэр цаашаа чиглэлтэй гарчиж байгаа гэсэн үг. За нөгөө эсрэг чиглэлтэй гүйж явах юм бол энэ дэр нь бол наашаа чиглэлтэй ингэж гарчиж байна гэсэн. За бид нар энийг бол бас юу боддог гэхээр хүрээгээ гүйдлээр нь авчиж болдог. Хүрээгээ гүйдлээр нь авчих юм бол эрхий урвал тухайн төвд үүсэж байгаа сонзоо орны индуксыг тодорхойлдог. Бас ингэж яах гаргаж болдог гэсэн. За иймэрхүү маягаар бид нар биос аврал автласын хуулийг хэрэгжилж болох нь байна. Чулуун урт дамжуулагчтай болон тойрог дээр яах нь гаргасан жишээг тайлбарлалаа.